хэлэндээ чиний хичээл олгож байгаадаа баярлалаа. Тэгээд бүгдээрээ идэвхтэй багштайгаа хамтраад хичээлдээ идэвхтэй сайхан олцгаая. За, энэ дээр цацаад ирлээ. Ямар элемент вэ? Өөрсдөө. За, 5 дугаар
4, 5. Маш сайн байна. Баатрын. За одоо дараагийн баг цэнхэр баг юм тийм ээ. За цэнхэр баг маань за нэг дугаартаа өгдөө. Шавхш байлаа. Дахиад 5. Боо 5-ыг багшныг болгоод байна тийм ээ. 1 2 3 4 5 юу вэ? Боо. Боо. За 5 дугаартаа өгдөө. 3 1 2 3 маш сайн. За дараагийн баг ногоон баг. За ногоон багийн нэг дугаар баг. 4 8 боллаа. За 1 2 3 4. Оо маш сайн. За та дугаартаа өгдөө. За багш нь ихлээ. 6 1 2 3 4 5 6 энэ дээр үү? 10. Оо маш сайн. За бүгдээрээ тэгэхээр маш сайн гэсэн Монгол хэлтэй байна. Тэгэхээр хамгийн холыг хүрч чадсан Улаанбаатар баяр хүргэе. За тэгэхээр та энэ тоглоомыг хараад за ямар зүйлтэй адилхан юм шиг санагдаж байна та нарт? Ямар зүйлтэй адилхан юм шиг санагдаж байна? За ингээд нэгээс хавуулаад ингээд явсан биш тийм ээ? Юу гэж бодож байна та нар? Юутай төстэй гэж бодож байна? Юу ажиллах вэ? Гэрээсээ төрсөн. Гэрээсээ төрсөн. За өөр юу ажиллах вэ? Зам байна. За хилээд агараа. Өөр байна. Өөр сайн хатаа. Оо маш сайн хими. Хэмээн харсан байна шүү дээ. Оос. Тэгэхээр өнөөдрийн маань бидний үзэх хичээл бол юу ах нь вэ? Хими. Элементийн хүснэлтийн яах нь вэ? Хүснэлтийн зүйл гэсэн. Жаа яах юм бэ? Яа. За тэгэхээр тухайн хичээлийн маань зорилго болохоор өнөөдрийн хичээлийн маань зорилго юу байсан бэ гэхээр химийн элементийн үйлдэх хүснэлтийн зүй тогтолцоог илрүүлнэ. За тийм зорилготой. За зорилго маань болохоор химийн элементийн үйлдэх хүснэлтийн зүй тогтолцоог илрүүлээ. За тэгээд үе бүлгийн дагуу хэн өөрчлөгддөг юм бэ гэдгийг бид нар яах нь мэдээж авах нь байна. За тэгэхээр багш нь та нарт бүгдээрэнд нь яах нь ажлын хуудас тарааж өгсөн байгаа. Та нар маань ажлын хуудсан дээрээ ихэд мэдээлэлтэйгээ маш сайн танилцаад тэгээд даалгавраа үздэг шүү. За яа. За алхам 1-р даалгавар хийнэ. Багахан хэмжээний онлын мэдлэг өгсөн байгаа. Тэгээд доор нь 4 асуулт байгаа. Тэгэхээр за багшийн асуултуудыг асууж болно.
За багш нь одоо 2 минутын хугацаа өгье. За одоо бүгдээрээ ажилласан бол наа даалгавраа багаараа хамтарч ярилцаад энэ дээр дөрөвдүгээр даалгавраа хийх юм шүү. За ар дээр нь болохоор 1 2 3 дугаар даалгавар хийчихээ за. За багаараа. За багш нь ширээн дээр нь улаан болон цагаан гэсэн 2 зүгтүүд тавьсан байна. Тэгэхээр эхний ээж нь яг 1 дугаартай 2 дугаар нээж үзэх юм байна. Дөрөвдүгээр даалгаврыг үзчих. Тухтай нэгээ задлаж байгаа гэх юм шүү дээ энийг.
За эсвэл багаас гарч байгаа хоёр хүүхд байгаа шүү дээ тийм ээ 2 4 гэсэн намтай за тухайн гарч байгаа хүүхдэд өөрсдөө шууд хариулаад бичих болно. Заавал адны бичих шаардлага.
1869 онд байсан. За, студент сонсороо. За, 2 дугаар даалгавар. 2 дугаар даалгавар яаж хийсэн? Үлдэх системийн хаан байрладаг вэ? За, ажлын хуудсан дээр хийсэн тийм ээ. За, дараагийнх нь үлдэх системийн босоо цуваа юу гэх вэ? Багам. Айди багам гэж хэлээ. За, тэгвэл үлдэх бүсгэлтийн хэвтэй игнийг юу гэх вэ? Танах мөр гэж хэлсэн юм. За, түрүү шин. За, дараагийн батараа. За, эдний саяны улаан багаас одоо танах нэмж юу вэ? Улаан багийн хариулт нас хийсэн. Жаахан яа? За, босоо цуваа үе гэдэг гинэ. За, дараагийнх нь хэвтэйг мөр гэдэг. Бүгдээ ингэж хам. За, нэмж хэлэх зүйл байна уу? Системийн ихтэй нэг бүлэг. За, хэвтэй игнийг бүлэг гэсэн байна. За, тэгвэл Одоо энэ шар гэдэг нь болохоор металл. Цэгмөр болохоор металл биш. сайн. За, өөр тавцаар үзвэл юу вэ? Буруу гэж өмнөх багуудын хариултнаас буруу гэж завруулж байгаа зүйл байна уу? За, байхгүй. Тэгвэл тийш. За, ихтэй тайлбараа нэмэх зүйлийг нэмээд зурж байгаа. Босоогийн үлдээд хэвтэйгийн үе гэдэг гэсэн байна. Сайн. За, тэгвэл танах тэдний цагт тийшээ харж байгаа ангид юм байна. Сохон байл. Багам. За, босоо цугаа багам гэдэг. За, мөр. За, мөр. Сайн. Тэрний цагт. Зөв хариулсан бэ гэдгээд яхаа үздэг. Нэгдүгээр асуулт нь 1869 онд Оросын эрдэмтэн Дмитрий Ильич Менделеев нээсэн баг юм
бичдэг байгаа нь шүү. За, бичиж аваарай. За, дараагийнх нь уйлах бүсэнд ийм мөр буюу хитэ игний үе гэж нэрлэдэг байна. За, бичиж авсан хүмүүс байвал за тогтоо хоёроо задлаа. За хамгийн сүүлд хийсэн одоо энэ нөгөө эхнээдүүдээ наасныхаа нэг нөгөө үлгэр системтэйгээ харьцуулаад нэг хардаа алдсан баг байна уу? Бүгд адилхан хийсэн байна уу? За. За маш сайн бүгд зөв хийсэн юм тийм ээ. За одоо ахын хоёроо үздэг шүү.
харж байгаа. За азаа буюу ягаан магаас хэлчихье. За даалгавар нь юу вэ? Нэг за үе бүлгийн дагуу зүй тогтолцоог ажиглаад ижил тал нь юу вэ? Ялгаатай тал нь юу байна? За за бусад багууд анхаараарай. Ялгаатай татгалж байгаа электрон, протон, дээрээсээ доошлох тусам электронны давхраа нэг нэгээрээ нэмэгдсэн байна гэж байна. За өөр атомын радиус гэдэг юм. За батно. За өөр одоо зөвхөн ингэ нэмж хийх зүйл байвал эдний адилхан байвал яах нь вэ? Хариулах. Хариулт бүгд адилхан байвал ярьж. За энэ хийх. За дараагийнх нь улаан багаас нэмж хийх зүйл байна. За үеийн дагуу яасан бэ? Бүлгийн дагуу яасан бэ? Сая хариултаа хэллээ. Өөр нэмж хэлэх баг байна уу? За хэлье. Шууд өргөөд үзүүлэнгээ өргөж байгаа хэлчих. Нэг үеийн электрон давхраанууд бүгд ижилхэн байгаа. За нэг үеийн электрон давхраанууд нь бүгд ижилхэн байна. За өөр Үеийн дугаарны электрон давхрааныхаа тавлаа ижилхэн байна. за үеийн дугаар нь электрон давхрааны цаатаа Тэгээд юу? Дугаар нэгсэн электрон нэгсэн. Электрон Ижил давхрааныхаа энэ давхрааныхаа нэг давхрааны за тэгвэл дараагийнхан за атомын радиус нь болохоор за төгөөс одоо радиус гэдэг зүйл юу дээр яригддаг вэ? Тойр дээр яригддаг штэ. Төгөөс зах хүртэх цаг юу гэдэг байна вэ? Радиус гэдэг байна. Тэгэхээр энэ дээрээс ингээд шууд харагдаж штэ. Тэгэхээр доошоо босоо загныг юу гэдэг юм? Бүлэг штэ тийм ээ. Бүлгийн дагуу атомын радиус яасан байна? Биеийн дагуу яасан байна? Биеийн дагуу яасан байна? Багассан байна тийм үү? За тэгэхээр атомын радиус нь бүлгийн дагуу гэсэн үеийн дагуу за үлдэх бүснэгт нь 7 үе 16 үлдээ. За та хэдэд үлдэх систем өгсөн байгаа тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ нэг асуулт асуултанд хариулцгаая. За багш нь Микийн зөв хариултан дээр гიშгвэл гэрээ орж чадна.
гэрээ олчих. За тэгэхээр яаж гэрээ олох вэ гэхээр багш нь эндээс асуулт өгнө. Тэгээд та нар хариулах нь шүү. За юу. За нэгдүгээр асуулт. Үлэг бүснэгтийн босоо багныг юу гэдэг вэ? За шууд хариултаа. За зүг байна уу? За бачаа. За зүг байх юм уу? За хоёрдугаар асуулт. Үлэг бүснэгтийн хөвтэй багныг юу гэдэг вэ? Үе гэдэг ба. За дараагийн асуулт. Үлэг систем хэдэн бүлэгтэй вэ? За дараагийнх нь дугуй дүрсний за төвөөс зах хүртэлх зайг юу гэдэг вэ? Радио. Ой. Үлэг систем хэдэн үетэй вэ гэж асуугасан багш сая буруу яатсан биш үү? За. За дараагийнх нь үлэг систем хэдэн үетэй вэ? За дугуй дүрсний төвөөс зах хүртэлх зайг радиус. Бүлгийн дагуу атомын радиус хэрхэн өөрчлөгдөх вэ? X-эн. За үеийн дагуу атомын радиус хэрхэн өөрчлөгдөх вэ? Буурна. Яа ингэж микема тэгтээ. Сайн. За багш нь гэрээ даалгавар авч байна. Гэрээ даалгавар юу гэхээр багаараа үлэг бүснэгт нэгдсэн түүний хөлбөрийн талаар мэдээлэл цуглуулан ханийн сонин хийж бусдад танилцуулна. Энийг дээрээ харуулаад өч тохино шүү. За.